Эх хотын нэгэн шинэ өдөр эхэлж байна. Энэ өдөр нарыг харж цээж дүүрэн амьсгалж байгаадаа үзэгч та талархаарай. Бусдад чадах хэмжээгээр туслаж урмын сайхан үгийг ч амжиж хэлээрэй. Сайн үр нэвтрүүлэг бусдыг үгээрээ үйлсээрээ тэнхрүүлж ба хамт олонтой таныг уулзуулгаар бэлтгэлээ. Ивэл хосписийн хорт хавдрын сүүлийн шатанд орж бие махбод сэтгэл санаагаар унсан хүнийг халамжилж онцгойлон тэдний зүрх сэтгэлийн тайтгаралд анхааран ажилдаг. Энэ байгууллагын өглөөний ажил мөнхийн эзэнд талархал магтаал өргөж эхэлдэг юм а. Байгуулагдаад 6 жил болж байгаа ивэл хосписийн 1 эмч, 2 сувилагч, 7 сайн дурын багтай ажиллаа явуулдаг. Цөөхөн ажилтнтай энэ багийнхан 24 цагаар утсаар зөвлөгөөгч, дуудлагаар Улаанбаатар орчмын биокомбинатаас улайстай, Баян хушуугаас зайсангийн чиглэлд дуудлага өгсөн бүхий л хүмүүст хүрж үйлчлэхийг зорьд юм а. Энэ байгууллагын захирал Хелен Шиперт Монголд 9 жил амьдарч байгаа 6 жилийн ивэл хоспист ажиллаж байгаамаа. Тэрээр Монголд анхудаа хавдар судлалын үндэсний төвд хөнгөвчлөг эмчилгээний тасаг нээгдэхэд гар бие оролцож суурийн тавилтсан хүн. За манай ивэл хосписын үйлчилгээний зорилго нь амьдралын эцсийн шатанда байгаа ихэвчлэн одоо хавдрын сүүлийн шатанда байгаа хүмүүст үйлчилдэг юм а. Бид нар бол 3 зорилгыг тавьдаг. Тэр өвчтөн бол амар тайван өвчнгүй байлгах, сэтгэл санаагаар дэмжих, ар гэрийн тэндээ хамтран ажиллах зорилгоодыг тавьдаг юм а. Манай багийн хамт олон бол ихэнх нь Иесус Христ итгэдэг хүмүүс. Гэхдээ зарим нь бас Иесус Христэд итгэхээр одоо суралцж байгаа хүмүүс байгаамаа. Тэгээ манай үйлчилгээ бол хүн ямар ч өвчтөн, ямар ч хүнийг ялгуурлахгүйгээр тэр хүний итгэл нь буддист байна уу, бөө байна уу, ямар ч байсан одоо адилхан одоо хариу нэхгүй эзний хайраар тэдэнд хүрэхийг хамгийн гол зорилгоо болгодог юм аа. Ивэл хосписын эмч, сувилагч, сайн дурын багийнхан зуны халуун, хүйтэн бороо, өвлийн хүйтэн, үл тоон, автобусаар явж дуудлага өгсөн өвчтөн бүр дээрээ очиж үйлчлэхийг зордогч. Өнөөдрийг хүртэл өөрсдийн унаагүй учир нэг баг 4-өөс илүү айлаар нэг өдөр очиж амжидгүй гэж ярьж байлаа. Гэхдээ тэд гомдлохгүй, мөнгө төгрөг нэхгүй ажиллаж байгаа энэхүү сэтгэлийг харахад хүний төлөө шин сэтгэл гэж үүнийг л хэлдэг бахтаа гэсэн бодол төрж байсан юм а. Манай нэвтрүүлгийн багийнхан нэг өдрийн хагасыг энэ байгууллагынхантай хамт тэдний очдог айлаар нь явлаа. Бидний эхний очисон айл Чингэлдээ дүүргийн эцэст байдаг настай 2 бурлих байсан юм а. Тэр муурал тоглолт юм тэр гороож байгаа хэсэг намдж байна уу? Айгүй шиг болсон зорддог л юм. Тэгэхээр өөр нэг сайн хоолндоо хэр байна? хоол үндээр нэгдгээр идэж байна уу? Нойрондоо хэр байна? Нойр жахан хөнгөн. За. Энэ визас ярьдаг болохоор басаад визасчид хариулт нойр хүрдэг жишээ нь. Тийм. Тиймэрхүү юм л да. Яаж нэмэрээ унт чинь үү зүгээр. Энэ би бас ууж унтах дургу. Тэгж ингэж яагаад тэгж ажигчааг нэг ч юм уу талаа. Тэгээд өтгөн хийж авсан хамгийн сүүлд. Үржигдэх. За, ямар энэ бол хатч байсан байх уу? Тийм байх. Түр хэвэн үү? Яг 3-4 хоног хийсдэг. За. Одоо би таны даралтыг үзээ сувлэгчийн үзлийг хэлж болох уу? Энэ гэрийн асаргаа үйлчилгээний сувлэл энэ үйлчилгээ хийж байгаа. Ивэл хоспис бол бид чинь нэг сар энэ сүүлчээр манад ирээд тэгээ танилцаад миний өвчний байдалтай их эмчийн сувлэгчтэйг дараах тагаан ирсэн. Өгөөд ирж тэгээд үчээд тэгээ зөвлөгөөгөө анх явсан. Тэгээ тэрээс хойш 7 хоног үрээхлээд 2 удаа ирдэг байсан. Одоо бас хүн амт үйлчилгээ нэргэжээд 7 хоногт нэгээс тоошгүй шаардлага гарвал сувлэгчийг дуудаад тариа ус хэрэгцээтэй юм кийлэх барих энд их тус зүйлж гэнэ. Эднэрийн үйлчилгээ бол их сайхан
одоо яг биччихсэн тэр заавар картын дагуу өгсөн зөвлөгөөний дагуу юм нууж байгаа. Тэгээд эднийх бол мэрэгжлийн энэ хавдрын эмчилгээний юута мэрэгжлийн зөвлөх их эмчтэй байна да. Юуны түрүү ажиллаж байсан их эмчинд. Тэгээд тэр ч одоо өөрөөч мэрэгжлийн хүчрээс тэр талаа сайн мэддэг юм байна. Тэгээд эдний тэр зөвлөгөөний дагуу би ийм бүх юм хэрэглээд би ер нь овоосаа ажиллаж байна. Ер нь энэ төлбөр авахгүй гэсэн авдагчгүй юм байна. Шаардлагатай нэг 2 зүрийн юм бол нэг жишээд нэг удаан хугацааны олон удаа хийх тарианы уян зүйч тавиад өгчих жишээний. Одоо ингээд энэ ам хамар цэвэрлээд өгч жишээний. Арьсгөрсөнд нэг массаж хийгээд тослоод өгч жишээний. Тэр 2 зүрийн бүх үйлчилгээг хийлгэн гэсэн юмыг бол хийгээд өгч байгаа. Бас ганц нэг удаа танд бол уург дутгаж байгаа хэрэг над 2 удаа уургийн шингэнийг өөртөөс авчирч хийж өгсөн. Тэрэнд бас баярлж ирэх үнэтэй цэнтэй юм байлаа тэр. Манай хөгш нь анх хэлж нэг эмчилгээ хийлгэж юу яаж яхад нэлээд мөч үйжсэн. Тэгээ сүйд нь одоо энэ байгууллагыг мэдж авч эднэртэй харьцаж эднэр ирж бид нэр тусалж одоо юу яснаас хойш энэ өвчин гэсэн багасч байна. Бүр царайд ус бүр мэддэгдэхээр бид өөрчлөлт ороод мэддэгч байгаа. Тэгээд эрээсээ эднэр дарагтаа дургтай эмч мэмчтэйгээ бүгд ивсэн. Бүгд ирээд одоо ямар тусламж хэрэгтэй байна, ямар юм тарай хийлэхгүй, юу хийлгүй сайн байна, өөрчлөлт нь дутчих юм байна уу гэж биднээс асуудаг л да. Тэгээд бид нэр яг хэлдэг. Аргагүй хүний төлөө хүний эрүүл мэндийн төлөө гэсэн тэр зорилгоо бол биелүүлж яваад хүмүүс гэж бодож байна. Тэгээд ирээд нэг нуугаа сайн ярьдаг, бүх юм үздэг, хардаг. Тэгээд ямар нэгэн төлөөс төлбөр тийм юм нэгтгэв. Тэр нь одоо ядарсан манай нэг хөгшин бас илгэний юутай хавдартай. Тэгээд би бол энэ хорт хавдартай ингээд би туйудаа нэг насарсан болоод яг нэг гата нэг эмэгтэй хөхөд байт. Тэр л бидний асаргаанаа болж хийж өгдөг, хоолонд хийж өгдөг. Одоо насны өндөр болчихсон, насны цайлт хүрсэн бид нар хэвээр юм чинь бас л одоо жаахан готрongoo сэтгэлийн жаахан хандтал байсан. Тэгээд энэ бол эднэр бас дэмжлэг үзүүлж байна. Дэмжлэг үзүүлж байна. Одоо энийг ингээд бүр их мөчээс нь бодоход одоо бүр хүм орж исэн хүм болгон хүртэл хэлж байгаа. Танад царайд үсээ өөрчлөгч эдгэж байгаа юм байна ш та бүр оолж. Тэр чинь бас нэг сэтгэлийн юу өндөр байхгүй эднэрийн дэмжлэг. Бид нар болохоор өвчтөнтэйгээ болохоор өвчтнийгаа биеийн байдал ажиглаад тэгээ үзэж хараад тэгээд биеийн байдал нэг тохирсон тий ямар зөөр шаналгаа байна гарсан тэрэнд нь таарсан имжлэгээ бичиж өгөөд тэгээд сэтгэл зүйтэй сайхан ингээ ярилцаад тэгээд тэгж хамтарч нөгөө багаар үйлчлдэг болохоор тэгээ багаар ярилцаж тэгээд одоо өөртөө өвчтөнтэйгээ ярилцчаад дараа нь гэр бүлтэй илүү татан ярилцаад тэгээд яг имжлэгээнийхээ бичигсэн хуудасаа ингэж тайлбарлаж сайхан өгөөд тэгээд одоо ийм имжлэгээ бичлээ тэгж хийх ёстой гэдэг тайлбарж асрагч зөвлөгч юм юунд нь одоо арга гэрийнхэн тайлбарж өгдөг. Бидний дараагийн очих хайл баруун салааны эцэст байрладаг. Хэрэв автобусаар явбал өдрийн талыг авна, харин өнөөдөр та нарын унаанд дайгдаж эрт ирж байна гэж эмч сувилагч хоёр маань талархаж байлаа. Өвчтөн тэдний арга гэрийнхэн ч ивэл хосписын ажилчдыг тэсэн ядан хүлээж байдаг нь харагдаж байсан. Миний хэчээд хасуулны ясны бэлтгэл юм аа. Тэгэл юу хавтар болчихсон. Имжлүүлж явсаа. Тэгэл хавтар болчихсон юм байна. Хавтрын имжлүүлж шаруулаад барыг зэнтэй явсан. Тэгээс үргэлж та имжлэгийг үргэлж. Асааны диносопташ тарат. Тэгээд хавьч бүрээстэй хүчгүйс. Хавьс чигтэй чинь эргэтая дургиж яагаад асуугаад имж бас гайгүй өгчөөрэй имж сайт юм шүү. Тэгээд аваа гайгүй болоод байгаа шүү дээ. Имжлэгээ бол гайгүй бидний өөрсдөө чата чаха
өвдөл өрөөд болохоор гэхдээ би утасчдаг шүү дээ. Яа тэглээ. Тэгээд хүрээтэй өөрсдөө сайн тураараа хүрээд бас тэгээ хөрөг оруулалт хийдэг газар байж юм уу юу гэ. Тэгэхгүй бол ичата зүгээр хол улсууд бол гэж улсуудыг явж имжлээд үл яаж дийлэх вэ? Ийм тарай гэж үнтэй ийм тарайгаа бас хэцүү шүү дээ. Тийм үед гэж явж байгаа улсууч ваатглал автобусны өгнөөс хил зардал гарч байгаа. Тэгээд тэр болгоны чинь үйтээс хийж байгаа юм байхгүй бид өгсөн чавдгүй бид. Би бол одоо энэ мэдхгүй нэг байхгүй таараг бол одоо адити явцсан байх гэж бодож шүү дээ. Чимоо эсвэл ер нь эднэрүүл зөв байгуулж үйлчлэхээс төвдөд байгаа. Өөрснөө алууд ч өөрөд дээр явуулсан ч ер нь тэгээд эднэртэй дайралцсан байх хэрэгтэй юм. Тэрнээс урд бол бас ер нь таар байсан та. Тэгээд эднэртэй яасан зөвлөгөө өгч одоо би ч гэсэн одоо сасгаас үлж одоо зааж өгсөн үр дүнгээр нөхрөө яаж асрах яаж хооллохын төвд хандаа энэ дүүрийн хандаа ч гэсэн бас эдний зөвлөгөөнөр хамт хийж асрах талыг бол бас сайн мэдтгүүлээс. Тэгээд нэр хийж өгч. Тэгээд тэргээр гэж явснаас хоёр урагч. Хэвтээ хатаа бас ч их зовоохгүй юм байгаа. Тэгээд эмчнэрт бол их баярлалтай юм өөрснөө лөрөөлөд. Ер нь орог 7 хоногт нэгээс 2 удаа ирэн шүү. Ер нь баг 2 удаа ирэн шүү. Эргээгүй чир ирэх юм бол ороод байдаг. Тэгэл яа л таа. Тэгээд яг эмчилгээний хувьд бол бас энэ тарай бас ховор байдагтай ер нь бол болдог. Үнтэй ч юм уу юм. Ер нь их ховордоо шүү. Ер нь тэ одоо сүүлүүд бол арай гайг болж байна. Тэгээд бид бас одоо намалч сорээд шүү дандаа яваа нуцг явдаг байхгүй. Тэгээд тиймэрхүү л гэдэг юм да ер нь цаглал юу сайн мэдгүй болохоор. Тэгэл эднэрт ч одоо ер нь тэгэл ер нь юу л да. Их сэтгэл их өөр засдаг шүү дээ бид нар ч одоо бид нартай яг л нэг гэр бүлийн ус шиг юм шиг заримдаа өрөвтүүд нүрээд ирж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Өгний нэмчилж ингэж олон жил одоо асаргаа суулга хийж байгаа суулгч их хэмч эднэртэй их баярлаа. Бид нар өвчнүүд дээр ороод ирэхдээ баг гэртээ орж ирж байгаа юм шиг баяр хөөртэйгээр орж ирдэг. Өвчтэйч байсан. Заримынхан зориу шингээ арилсан ч байсан баяр хөөртэйгээр орж ирээд заримтайгаа бид нар чинь эргэлтээр явж сар гарны дараа энэ ирдэг. Сүүлэгч нь 3 хүн сүүлэгч 2 эмчтэй ажилладаг учраас өөр дүүргээр явж байгаа ирдэг. Тэгэхдээ бинээ санаад сансан сэтгэлтэй. Өдөртөөхөө уулзсан гэсэн догтлсон сэтгэлтэйгээр биенийхээ өвчнийхээ биеийн байдлыг өглөө бүр ярьдаг ч гэсэн би очих юмсан гэдэг тийм сэтгэлтэйгээр орж ирдэг. Хүмүүс маань ч гэсэн хаагур яваад ирүү саналаа шүү гэдээ өгддөг. Тийм болохоор бас бид нар тэр хайр биднэрт үнэхээр хүмүүс маань ч гэсэн бидний хайрыг ойлгодог юм байна гэж бурхны бидний биш л дээ бурхны хайрыг ойлгодог юм байна гэдгийг ойлгодог. Тэгж л байдаг. Тэгээ үнэхээр энэ бол хариу нэхгүйгээр тусалж байгаа тэр олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа маань явагддаг. Бид нарыг зүгээр л бурхан хөл гарын маань ашиглаж байгаа мэрэгжлийн маань бурхан энэ мэрэгчлэр сонгосон төлөвлөгөөтэйгээр сонгосон учраас бид нар сонгогдсон хүмүүс учраас энэ үйлчлэгэнд талархалтай байдаг. Манай болохоор тэгээд тусламжийн байгууллага болохоор тэгээд бас нэг хүү амттай одоо яг энэ нийгэмд болохоор ийм хор тавдартай тий бас тэгээ аль болох нэг хүмүүс хурж ажилтдаг үед бас бид нар бас хурж ажилтдаг учраас бас эндээ бас бахархалтай баяртай байдаг. Ивэл хосписийн гэрийн асаргаа совлол зайлшгүй хэрэгтэй хүмүүстээр очиж үйлчилдэг. Тэд тухайн өвчтний биеийн байдлаас шалтгаалan хэдэн удаа очих хуваараа гаргадаг, ажил мэрэгжил шашин шүтлэг дүүрэг харгалзахгүй, хүсэлт гаргасан бүхий л хүмүүстээр очдог гэсэн. Бас шаардлагатай эм тариагаар үйлчилж өвчтний сэтгэл санааг дэмжиж гэр бүлтэй ярилцаж зөвлөгөө өгөхийг чухалчилдаг байна. Энэ л одоо Монголд байдгүй. Тэгээд ингээд Америк, Солонгост байдаг энэ камбакаро гэдэг энэ арсны холголт цогцолтноос өрсөн сэргийлэх зорилготой зөнгөт уулаас үед нь энэ камбакароор арчичаад тэгээд өрмөд түрхэд орчиход энэ өөр эмтэй наалт гэж хэлж олно. Тийм учраас холголтыг нэмэгдүүлдэггүй яг хэмжээнд нь эдгээрчдэг. Энийг асрагч нартай хэлээд бид нар зөвлөд өгч энийг эмнэлгийн эм сувилагч нар ирж л авна уу гэхээс та нар авахгүй шүү гэдэг. Тэгээд энийг
Энд ч оролдохгүй яг бид нар сувилагч нар эмч нарын хяналтын дор энэ үйл ажиллагаа энэ асаргааныхаа юмыг нааж өгөөд орхиод явдаг тий. Тэгээд 7-аас 14 хоногийн дараа юм уу улаалтны гайгүй байсан бол 4-5 хоногийн дараа арьсны эдгэрсэн байдаг. Нэг холцоо хэвтрийн хөдөлгөөнгүй байгаа хүмүүс төр хэрэглэдэг юм зүйл байгаа. Тэгээд энэ бас биднэрт онцлогтой одоо ууж идэж чадахгүй бас Хэлсэн хүмүүс идэг хоол цаашаа явахгүйгээд тарай хийж чадахгүй нөхцөл тарай их аргачлалын дагаад арьсанд орно эргээхээ зүв тавиад өнгөөрөө тогтоогоод энэ бас манай үйлчлэгээний онцлог байдаг. Тарай их аргачлалын заагаад өчтдөг. Хатхан гэхгүй шипризэндээ хэмнэлттэй. Тэгээд зүгээр нэг хүн цагаа хараад тарайгаа игээд өвчтөн зовиргүй өвчтөн бол өөрөө хүртэл игээд байдаг. Ийм зүйлүүд бол манай үйлчлэгээний давуу талууд юм байгаамаа. Тэгээд олон хосписууд байдаг л да. Ял хоспис, найдруу хоспис гэл. Тэгээд тэр бүх хүмүүс ч бас гэрээр яваад эмнэлэгтэй хэвтүүлээ тийм үйлчлэгийг үзүүлдэг. Харин манай үйлчлэгээ болохоор өвчтнийхөө биеийн байлаас хамаараад 7 хоногт 2-3 хүнд бол бүр өдөр болгон ирдэг. Эмч маань ирээ сувилагч маань шаардлагатай тариагаа хийгээд бид нар болохоор гэр бүлд нь хурц үйлчлдэг. Одоо тэр өдөр тэр гэр бүлд даралтны ихсэн өмнө өвөөгтэй зөв жирэмсэн эмэгтэйчүүд байвал зураг шингааг хүүхдүүд хоолойн улайсан юм уу шүдэн өвцөн янз бүрийн зөвлөгөөн бай. Өгөхөөр тэр бүгдийг ингээд мэрэгчлийнхээ дагуу нарийн мэрэгчсэн тийм баг хамт олноор ажилладаг та бид нар бахалтай байдаг. Би одоо бүгдэд хандаж хэлэхэд бол бидний үйлчлэл байгаа өвчтнүүд бол ихэвчлэн хамгийн одоо сүүлийн шатанда 1 жил юм уу хэдхэн сар үлдсэн амьдралтай ийм хувь тавилантай хүмүүс байдаг учраас би бүхэр одоо мэрэгжилтэн эрүүл мэндийн байгууллагын тэр урьдчилан одоо сэргийлэх үйл явдлыг эртэн одоо тэр өвчнийг эрт онцлох мөн гэр бүлийнхэн гишүүд ч гэсэн үүнд нь бас эрүүл мэндийн талаар гэр бүлийн гишүүдээс анхаарах тийм байгаасай гэж бодож байна. Хавдар судлалын үндэсний төв дүүргүүдийн хавдрын тасаг бусад ижил үйлчилгээ явдаг байгууллагуудтай ч хамтран ажиллаж туршлага хуваалцдаг юм байна. Бас өрхийн эмч нарын ажлыг хөнгөвчилж байгаад эмч нар нь талархаж байсан. Өвчтнүүд ч хол явж эмнэлгийн тусламж авахгүй гэртээ үйлчлүүлж байгаадаа үнэхээр баяртай байсан юм аа. Миний хувьд бол энэ онцлог нь бол илийн хавдартай гэж хэлсэн. Эдгээр ч одоо ингээд утсаар ярина, эмч нь байн утсаар ярина, 3 сувилагчтай тэгээд эдгээр нэрч тариа бол тариа хийгээд өгөнтэй. Ийм бол ийм ямар юм уухай бүр яг ингээд зориултар хэлээд. Тэрнээс би ч одоо энэ ч явах юм бол 7-р төв рүү заавал явах болчиход идэв. Тэдний бол намайг тийм хүн явах шаардлагагүй байна тийм ээ. Айслим миний хөнгөвчлээд гэдэг сайнчилж идэг. Уул эдгээр юм чин залуучууд байгаа холдоо залуус тийм. Эдгээр их орондоо ингэж юм ард түмэнд сайн юм бүтээж яхад хүмүүс нэмсэл над шиг ийм өвчнөд хүмүүс сайн хэлж явах хэрэгтэй энэ улсуудад. Энэ улсууд бол үнэн зөвөр сайн хэмжилтийг хүний хэлснээр гой утсаар ярихт бол нэрдэг хүний төлөө унаа үнсэх хүмүүст л эдгээр явган ч гэсэн орой ч гэсэн ирдэг эдгээр бол шинэ тэргүүлж чийдэг утсаар жоохон одоо ийм байдал жоохон хөрхүүл тэгээд ирж дууддаг. Энэ хосписуудын төлөөлөл болгож өнөөдрийн нэвтрүүлэгтээ ивэл хосписыг бид оруулж байгаамаа. Энэ байгууллагын үйл ажиллагааг төр засгаас дэмжиж монголчууд маань бие биендээ туслаж хамтран ажиллахыг уриалсан. Бидний зорилго бол бас одоо хавдрын үйлчлэлд зүтгэж байгаа хүмүүстэй хамтран ажиллахыг их боддог. Тэгээ хавдар судлалын төвийн хөнгөвчлөх тасагтаа бол бид нэр бас улам их ойртож ажиллахыг хүсдэг юм аа. Тэгээ бид нар бас өөр одоо хосписуудтай Монголд байгаа хосписуудтай хамтран ажилладаг. Тэгээ ер нь бидний зорилго бол энэ хавдрын эцсийн шатанда эмчлэгдэхгүй ийм хүмүүст яавал одоо бүгдээрээ хамтран хүрч чадах вэ? Хамгийн сайн үйлчлэгийг хүргэх вэ гэдэг талаараа одоо онцгойлон анхаарал тавьж байгаа. Ерөөсөө зүгчийг хамаардаггүй хотын хэмжээнд байгаа баян хушуунаас биокомбинат
Тэгэл бүхэл дүүрэгт харьяал харгалзахгүйгээр хөдөө нэгч байсан бичиг баримт харгалзахгүйгээр гарал үүсэн шашин шүтлэг харгалзахгүйгээр бид нар үйлчилдэг. Энэ үйлчилгээг минь олон хүмүүс бид нар хандаасаа дэмжээсээ монголчууд нь монголчуудаа дэмжижээсээ тэгэл бид нар чинь түрээсийн байранд амьдардаг төрийн бос байгууллага байр сууцтай болохтой ч гэсэн бидний үгийг ч гэсэн мэрэл мэндийн яам нь болоод яамд хамгийн газраас нь ойлгоосоо дэмжээсээ туслаасаа та бүхний ажлыг бид нар чадах ядгаараа хөнгөлж өгөх болно шүү гэдгийг л нийгэмд хэлж өгөхийг хүсэж байна. Би одоо гэртээ нөхөртөөгөө хоёулахна амьдарч байна. Яг хоёр хүүхэд маань бол тустай гараа явцсан. Одоо манай өвгөн бол одоо ингээд автобусны жолооч шийдэг байсан. Тэгээ ингээд ажил хийж байгаа 10 сараас хойш ингээд гинтэх муудаал. Тэгэл би харны өгөрхэд тэгээд нэгдүгээр эмнэлэг твцсэн. Нэгдүгээр эмнэлэг твчиж яхад нь би нэг 7 хоног сахиал тэгээд тэндээс яасал да эмчилгээгүйгээд гарсан. Одоо энэ хавдартай гэж гарсан. Тэгэл гараал одоо ерөөс өөр хандах газар бас сайн мэдэхгүй. Тэгээд ивэл хоспис гэдэг эмнэлэг гэж байдгийн гинэ гэж одоо энэ хан уул дүүргийнхаа хавдрын эмч хамаа эмч маань биднэрт зөвлөсөн байхгүй надад. Тэгээд энэ дашин эмчид нартай одоо холбогдоод бид нэр ингээд үзүүлж харуулад ингээд явж байгаа. Тэгээд эднийх бол их үйлчлэг их сайтай газар байдаг шүү дээ. Одоо дашаа гэдэг эмч байгаа, цэдэн иш гэдэг совилогч байна. Одоо 7 хоногт манад бол 2 удаа ирнэ. Тэгээд утсаар бол ерөөсөө ойр ойрхон үргэлж асууна. Одоо бид нар чи ингээ эмчилгээгүйгээд гарсан улсуудын чинь ямар ч төргөн дуудаад ч одоо бид нэр аваад одоо энэ эмчилгээгүй хүн байж тэгээд орхио явчихдаг. Одоо тэднэртэйгээ хандсанаас хойш бол одоо ерөөсөө манай нөхрөөс сэтгэл санаа их өндөр байдаг. Одоо сайхан ерөөсөө л одоо танад юу хэрэгтэй вэ? Яаж ийж эм тарай одоо ийм одоо бүх юмд үн төлбөргүй айгүй сайхан үйлчилдэг шүү дээ. Би одоо эднэртэй айгүй их баярлж явдаг. Дүүргийнхаа амжилт хамаа амжтай дашаа амжтай цэдэн иш совилогч эднэртэй тэгээд өшөө тэр найдвар хосписын хамт олонд бүгдд нь л их баярлж байдаг юм да. Зайлуул тэгээд орооч байсан ирж ил байна. Ер нь дамтал тэгж явдаг шүү дээ. Зайлуул их сайхан үйлчилдэг шүү дээ. Дааж унаад тэрэг мэрэг байхгүй. Тэр нь хэцүү юм шиг байлээ. Их улсуудад очдөг. Одоо энэ хавдартай гэсэн улсууд бол энэ эмнэлэг рүү хандаасаа л гэж би бодож байна. Би яг өөрөө ингээ хандаад өөрөө ингээд яваад ингээд үдсэн болохоор бол үнэхээр их сайхан эмнэлэг шүү л гэж л одоо хэлэх байна да. Амьддаа бие биенээ хайрл гэж их найрагч маань шүлгэлсэн байдагчлан хайр халамж хэрэгтэй нэгэнд сэтгэл зүргээрээ үйлчилж байгаа ивэл хосписны ажлыг бидний үзэж байгаа эрхэм таач гисэн дэмжээрэй. Энэ байгууллагын үйл ажиллагааг үйлчилгээг нь авч байсан ар гэрийнхэн хамгийн сайнаар дэмжиж сайн дураараа ажилладаг гэсэн. Өнөөдрийн нийгэмд хүн чанар хүнлэг сэтгэл үүлэгдэж байгаа. Энэ орон зайг нөхөж нийгэмд гэрэл тусхан ажиллаж байгаа. Ивэл хосписыханд талархаж явдаг хүн олон байна. Ойд их баярлж байна эднэрт. Эдний үйлчилгээнд бол тийм юм гээд ойлоод авах юм байхгүй. Би бол одоо юм идэхгүй эднийг байхгүй л таараг бол одоо адити явцсан байх гэж бодчихсон шүү дээ. Чимээ өстэй Эднэрт баярлалаа. Энэ эмнэлэг чинь бас сэтгэл санаа гарч их дэмчин им тарай одоо эвгүрхжсэн одоо та тэгж хоолунд энэ идүүлээрэ та ингэж им тарайгаа ингээрэ гэл айгүй их сайхан зөвлөгөө их өгнө. Тэгэл өөртөө ер нь жоохол эвгүрхэл бол ерөөсөө би утасдчихна. Тэгэл ерөөсөө өөртөө ч гэсэл одоо яаж чинь энэ хүн манай энэ өвчтөн яаж байна одоо юу хэрэгтэй байна өтгөн шингэн гарч байна уу юу болж байна гэдэргээл ингээл баян ингээл ярьчдаг ш. Тэгэл одоо 7 хоногт бол 2 удаа би бас хөрөгддөг юм аа зайл дандаа л явган автобусаар тэгэл ирцгааж идэгэн шүү дээ. Унаа тэрэг гэдэг юм байг. Ер нь иймэрхүү улсуудад бол зайлвал эмнэлэгт бол нэрээ унаа тэрэг өгөөд бас эднэрт бас нэг жоохон тус дэмжлэг үзүүлэх юм бол энэ улсад өшөө дахиад ядарсан улсууд их юм хийж өгнө шүү. Би тэгж л бодож явдаг дотор боддөг юм аа. Миний бодол тэр. Би энэ ташимч одоо энэ 3 сувлэгчд нь баярлалаа гэж. Хосписын үйлчилгээ Монголд хэрэгжээд 10 жил болж байгаа. Хоспис гэдэг нь хорт хавдартай буюу ахар богино амьдрал үлдсэн эмчилгээгүй хүнийг тайтгаруулах гэсэн утгатай. Ийм нөхцөлд орсон олон хүмүүс гэрээрээ асруулахыг хүсдэг. Мөн өвчтөн болон өвчтний асарч байгаа ар гэрийнхэнд гаднаас тусламж дэмжлэг хамгийн их хэрэгтэй байд юм а. Ийм л хүмүүст бие сэтгэлийг нь тайвшруулж асарч дэмжихийн тулд өнөөдрийн нэвтрүүлэгт маань орж байгаа ивэл хосписийнхан гэрээр асрах үйлчилгээг үзүүлд юм а.
Энэ байгууллагын өвчтнөө нас барсны дараач гэр бүлтэй нь ойр байж гашуудалд тайлах уулзалтыг зохион байгуулт юм байна. Тэр болохоор өөрчилж байгаа хүмүүст бол сэтгэл хангалуун тэгээд одоо жишээ нь манайхаар хөөсөлж байгаад ингээд нас орсон хүмүүстээ ингээд эргээд гашуудалд тайлах уулзалт гэж болдго юм манад. Тэгээд тэр гашуудалд тайлах уулзалтын дээр болохоор яг ард асарж исэн усуд маань хоорондоо мэдлэгээ ингээд солилцдог байхгүй юу. Тиймэрхүү учраас дараа нь яг нэг гашуудалд тайлах уулзалт гэж хийдэг юм аа. Эрүүл бие саруул ухаан оршдгоо гэдэг Монгол ардын зүрс зүг байдаг. Тийм учраас монголчууд минь хүнс хоолндоо эрүүл бүтээгдэхүүнийг авч ширгэлж байгаасаа жимс ногоогоо олон дахин угааж ширгэлж эрүүл хоолтыг байгаасаа стрессгүй сайхан нийгэмд амар тайвнаар амьдраасай л гэж хүсэж байна. Тэгээд эртхэн онцлуулж, эртхэн эмчлүүлж байгаасаа тэгээд зөв зүйтэй онцлогоогоо хийлгэчгээд тэгээд гэр бүлээч гэсэн тэр бүх хүмүүс дандаж хэлэхэд хор тавдраас яавал өрсөн сэргийлэх хэрэгтэй юм бэ гэдгийг мэдж байгаасаа өвдөхөөс өмнө л өрсөн сэргийлж байгаасаа. Олон мянган христчин хүмүүсийн хандив өргөлөөр энэ байгууллага санхүүжиж өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөнхийн эзнээс бэлэг болгон авсан хариу нэхээгүй хайраар бусдад үйлчилж байна гэж ярих дуртай тус хамт олонны буянтай ажил улам өргөжин тэлэх болтугай. Монгол ахан дүүс маань ч гэсэн сайныг үлдэж байгаа нэгнээ урамшуулан дэмжиж бие биенийгээ амьдад нь хайрлаа гэсэн үрээгээр сайн үр нэвтрүүлгээ жаргаж байна.